За сайн байцгаана уу? Bex Capital-ийн харилцагч нартай зориулаад маркет апдейт дугаар 4 хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаараараа өнгөрсөн 7 хоногт болсон онцлог мэдээлэл, за мөн эх 7 хоногт хүлээгдэж байгаа томоохон мэдээллүүдийг хүргэхээр гадаад арилжааны брокер буюу ундрах. За цэнд өвш миний бие бэлэн болсон байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бол Америкийн хөрөнгөний зах зээл хөрөнгөний зах зээлийн индексүүд бол түүхэн дээд ханшуудаа шинжилсэн онцлог 7 хоног болж өнгөрлөө. За энэ нөхцөлдөд хамгийн гол нөлөөлж байгаа хүчин зүйл бол миний хувьд бол яг Америкийн нэгдсэн улсын хөдөлмөрийн зах зээл гэж харж байна. Яг юунаас л энэ хөөсөлт гарав. За мөн дээрээс нь Америк болон Иран хоёрын хоорондох хилцэл, технологийн томоохон компаниудын за AI дата төвүүд хийж байгаа хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл хүргвэл. За хоёулаа нэгдүгürt ер нь бол хөдөлмөрийн зах зээлийн тайлан мэдээллийг харилцагч нартаа ямархуу дүр зурагтай гарсан. За мөн яагаад энэ өсөлтөд нөлөөсөн бэ гэдэг талаар тайлбарлаад өгье. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр Америкийн нэгдсэн улсын Non Farm Payroll гэдэг хөдөлмөрийн зах зээлийн чухал мэдээ гарсан. Тэр нь юуг харуулдаг вэ гэхлээр хөдөө аж ахуйн салбарын бусад салбарт ажлын байрны тоо өссөн байна уу, нэмэгдсэн байна уу гэдгийг харуулдаг. За тэгээд 7 сарын байдлаар ер нь бол ажлын байрны тоо 23 мянгаар буурсан үзүүлэлттэй гарсан. За энэ нь ер нь бол эдийн засгийн хувьд муу мэдээж гисэн. Яг хөрөнгөний зах зээлтэй уялдуулан харах юм бол ер нь бол төв банкнаас бодлогын хүүг өсгөхгүй байх нэг хүчин зүйл болж байгаа. Хөдөлмөрийн зах зээл сул. Ер нь бол яг шинжээчдийн хүлээлтээр 7 сард бол 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж үзчихсэн бол эсэргээрээ 23 мянган ажлын байр буурсан. Тэгээд төв банкны зүгээс яг баримталж байгаа хоёр үндсэн чиглэл бол нэгдүгээр хөдөлмөрийн зах зээлийг хит сул түвшинд байлгахгүй байх, түүн төхөрсөн бодлогын хөвгөө бууруулах ч гэдэг юм уу, зөөлөн бодлогыг хэрэгжүүлэх. За нөгөө талаараа инфляци хит өндөр өсөхөөс сэргийлээд бодлогын хөвгөө өсөгдөг шүү дээ. Тэгээд яг энэ дата мэдээлэл танилцуулагдаад төв банкны зүгээс 9 сард болох бодлогын хурлаараа хүүгүүл бууруулахгүй байх, хүүгүүл өсөхгүй байх магадлал бол нэмэгдсэн. За улмаар хөрөнгө оруулагчид бол төлхөө хувьцаанд ч байдаг юм уу, эсвэл нөх хувьсаа хөвгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалтууд хийгээд эхэлсэн. Тэгэхээр яагаад төв банк хүүгээ ингээ өсөхгүй болчихоо гэдэг дээр бол нэгдүгээр ажил эрхлэлтийн түвшин өөрөө өндөр байна гэдэг маань эдийн засгт оруулж байгаа хувь нэмэр төдий чинийгээрээ эрэгтэлтэй гэсэн үг. За эсвэргээр ажилгүйдлийн түвшин нэмэгдээд ажлын байр хомсдоод ирнэ гэдэг маань эдийн засгтаа ингээд нөлөө үзүүлэх нь эсвэргээрээ сөрөгдөлтөй бага болчтой учраас төв банкны зүгээс бол төв банкны бодлогын хурлын таамаглалыг бол хөрөнгө оруулагчид бол бас нэг талаараа ингэж харж байгаа гэж үзэж байна тийм. За тэгээд энэ мэдээ гарснаас хойш хөрөнгөний зах зээлийн голлох индексүүд өсөлтөд авсан давтаад тэгээд S&P 500 түүхэн дээд ханшиндаа хүрчлээ. Тэгээд дээрээс нь алт бас томоохон өсөлтийг үзүүлсэн. Тэгээд ер нь 1 сараас хойш хамгийн том өсөлтийг үзүүлсэн 7 хоног болж өнгөрсөн. S&P 500 индексийн хувьд бол өнгөрсөн 7 хоногт бараг 5 орчим өссөн. Тэгээд томоохон банк санхүүгийн байгууллагуудын шинжээч энэ оны сүүл хүртэл за нэг 8,000 доллар хүрч өсөх байх гэсэн хүлээлттэй байгаа. Тэгээд S&P 500-д багтж байгаа компаниудын дундаж үнэлгээ бас аюул сонирхолтой болоод ирсэн байлээ. Сүүлийн 5 жилийн дунд чинь өөрөө 19.1 үн ашигын харьцаан дээр дэлгуурлаад үнэлгээ хийхэд бол сүүлийн 5 жилийн байдлаар үн ашигын харьцаа бол 19.9-тэй байсан. За яг одоогийн байдлаар урьдчилсан үнэлгээ нь бол 19.6 буюу сүүлийн 5 жилийн дунджаас доошоо гарсан. За сүүлийн 10 жилдээ харьцуулахад бол дундаж үнэлгээ нь бол 19-тэй байдаг бол тэрнээс үл ялэг дэшээ гарсан. Тэгэхээр бас тухайн индекс багтж байгаа компаниуд руу хөрөнгө оруулахад бол нэг талаараа үнэлгээний хувьд бол бас таатай нөхцөл байдал бол үүсчээд байна гэдгийг бол харуулж байгаа. За тэгээд энэхүү тайлан мэдээтэй холбоотойгоор яг Америкийн нээлттэй сангууд руу орсон цэвэр орох мөнгө өрсгөл бол бас 6-7 сард бол түүхэн дээд түвшингээр нэмэгдсэн. Тэгээд ер нь бол жил болгон Америкийн нээлттэй хедж фандууд руу ч гэдэг юм уу те сангууд руу орж байгаа хөрөнгө оруулалтуудын дүн бол ингээд жил ирэх тусам түүхэн дээд түвшиндээ бол хүрээд явж байгаа дүр зураг бол ажиглагдаад байгаа. За тэгэхээр үүн дээрээс хамгийн болгоомжлох том мэдээлэл гэвэл нэгдүгээрт ойрхон орондын асуудал байна. За хоёрдугаарт нэг технологийн томоохон компаниуд AI салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтууд, за тэдгээр хөрөнгө оруулалтууд нь яг цаанаа юугаар санхүүжиж байгаа юм, үр төлбөрөөр юм уу, өөрсдийнхөө бэлэн мөнгөөрөө санхүүжүүлж байгаа маа гэдгийг бол
хөрөнгө оруулагчид бол хамгийн их ажиглаж байна гэж харж байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт яг ойролт орондын нөхцөл байдал Иран, Америкийн зүгээс ямар хуу төвшөнд хилцээр үргэлжилж байна. Бас энэ талаар мэдээлэл өгвөл. За өнгөрсөн 7 хоногийн нэгтгэд бол Америк болон Иран одоо 3 дахь улсуудаар дамжуулаад хилцээрийг бол хурцсгаж эхэлсэн. Үүнтэй холбоотой бас хөрөнгөний зах зээл өсөлттэй байсан боловч одоо Ираны зүгээс хилцээрээс татгалзсан байгаа. Тэгээд Трампын зүгээс харж байгаа нь юу вэ гэхлээр одоо ер нь бол хилцээрийг нэг шавдуулахгүй байх санаатай байгаа юм билээ. Тэр нь юутай холбоотой вэ гэхлээр Ираны одоо дотоодын инфляц нь жилийн өмнөхөөс 77% өсөлттэй гарсан байгаа. Тэгэхээр нөгөө нэг эдийн засгийн хувьд Иран өөрөө хүн таталтын болцсон учраас өөрсдөө бас ингээд хилцээр хийхэд хичээл зүтгэл гаргахыг нь хүлээж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хувьд одоо Иран улсыг хүнд байдалд оруулаад өөрсдийг нэрээ хилцээрт орж ирэхэд бол Трампын бодлого одоо чиглэж яах гэж харж болох уу тийм. Тийм миний зүгээс бол тэгж харж байна. Одоо яг одоогийн нөхцөл байдал дээр өчигдөр гарсан мэдээллээр гэвэл Ираны зүгээс Америкийн нэгдсэн улсын учруулсан бүх хохирлуудад бол нөхөн төлбөр авна. За тэгээ Ираны ойролцоо байгаа Америкийн нэгдсэн улсын цэргүүдийг одоо гарахыг хүссэн. За эдгээр нөхцлүүдийг биелүүлбэл Иран Америктай хилцээр хийнэ гэдгийг мэдгдсэн. Тэгээд өчигдөр шөнө Дональд Трамп үүний хариуд бол Ираны одоо халтлагад өртсөн олон мянган хүмүүсийн амь насны нэгдүгээр нөхөн төлбөр эдийн засгийн хохирлуудыг тооцож цаашдын ярээ хилцээр дээр ингээд заавал тусгаж явахыг бол төлөөлөгч нөртөө бас үүрэг болгоцсон гэж мэдээлэл гарсан. Улмаар газрын цусны аншуул өчигдрийн байдлаар нэг 5 орчим өсчлөө. Тэгээд хэрвээ байдал намжихгүй нөхцөл байдал улам хуцтвал яг одоогийн нөхцөл байдал дээр газрын цуснд хөрөнгө оруулалт хийвэл тохиромжтой юу? Яг ямар хугацаанд ямар стратегиор хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчид маань илүү таатай өгөөж бий болох бол гэж чиний хувьд бодож байна. Миний зүгээс бол газрын тусанд одоогоор хөрөнгө оруулалт хийхэд харьцангуй эрсдэлтэй төвшөнд ирсэн байгаа гэж бодож байна. Тэгээд Америк бол Ираны зүгээс хэдий хилцээр хийхийг хүсэж байгаа ч гэсэндээ тогтолцоонд хүрч чадахгүй байгаа учраас ирээдүйд одоо байдал яаж ирэх юм мэдэхгүй. Дээрээс нь газрын тус одоо сүүлийн жилүүдийн дундаж хангалтнаасаа нэлийн өндөр түвшинд байгаа. Тийм болохоор савлгаа бас маш өндөр байгаа геополитикийн асуудалтай холбоотой. Өнгөрсөн 7 хоногт бас юутай холбоотой SpaceX бол Nvidia-тай холбоотой айгу том мэдээлэл гарсан. Nvidia-гийн хувьд өнгөрсөн 7 хоногт 11% өсөлтөд үзүүлсэн. За юунаас болоод өсчөө гэдэг дээр бол Elon Musk SpaceX-ийн одоо хөгжүүлж байгаа дэд бүтцэд зөвхөн Nvidia-гийн чипийг ашиглана гэдэг мэдээ гарсан. За тэгээ улмаар бол хувьцааны анш 7 хоногийн хугацаанд 11% өслөө. За өчигдрийн байдлаар бол Nvidia томоохон банк болон сангуудтай хамтраад 500 тэрбум $, AI дэд бүтцэд одоо хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж гин гэдэг мэдээ гараад улмаар хувьцааны анш бол 2 орчим хувиар уналттай болчлоо. Тэгээд ер нь бол ингээд технологийн түрүү ярьсан технологийн томоохон компаниуд бол AI-д ингээд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт гэвэл яг тэр хийж байгаа хөрөнгө оруулалтуудын мөнгө нь хаанаас гарч байгаа юм бэ гэдгийг бол хөрөнгө оруулагчид бол одоо маш анхааралтай ажиглаж байна. Улмаар зээлээр санхүүжж байгаа эсвэл нэмэлт хувьцаа гаргаж байгаа ч гэдэг юм уу, бондоор санхүүжж байгаа тохиолдолд бол тухайн компанид одоо хувьцааны үн аншид бол сөргөөр нөлөөлөх мэдээлэл гэж үзээд хувьцаа эзэмшиж байгаа хувьцааг нь авсан байгаа хүмүүс бол богино хугацаанд шийдвэр гаргаад зарчиж байгаа нөхцөл байдал бол үргэлжилж байна. Тэгэхээр Nvidia-гийн энэ одоо мэдээллийн талаар чиний хувьд бас юу гэж бодож байна? Ер нь одоо ингээд технологийн томоохон компаниуд Америкийн нэгдсэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 4% тэнцэх хэмжээний үнийн дүнгүүл ингээд технологи руу хөрөнгө оруулалт хийж байна. Ер нь олон улсын яг макро эдийн засаг дээрээс нь геополитикийн нөхцөл байдал эрсдэлтэй байгаа үед энэ маань эргээд хөрөнгө оруулагчид маш том хэмжээний эрсдлийг авчрах болов эсвэл эсрэгээрээ маш том хэмжээний одоо 5-10 жилийн урт хугацааны томоохон орлогын их үүсвэрийг бүрдүүлэгч хүчин зүйлүүд нь болох болов гэж чи юу гэж бодож байна? За миний харснаар бол тухайн 500 тэрбумын санхүүжилт банкудтай нийлж босгож байгаа нь яг юунд зөвлөгдсөн бэ гэхлээр AI дэд бүтцэд зориулахаас илүү одоо AI экосистемд байгаа компаниуд одоо хөгжүүлэлт хийхэд маш их мөнгө хэрэгтэй байгаа тий. Тэгэхээр нөгөө нэг тухайн компаниуд одоо санхүүжилтээ хурдан босгохын тулд
гуравдагч талаас тийм санхүүжилт босгодог ийм томоохон платформыг үүсгэх гэж байгаа гэж би харсан. Тэгээд Nvidia-гийн зүгээс зөвхөн одоо чип үйлдвэрлэж заахаас илүүтэйгээд одоо AI-ийн хөгжлийн одоо томоохон версүүдийг эзэлж байгаа компани. Тэгэхээр нөгөө нэг Nvidia өөрөө ингээд ашиг орлоготой байх нь Nvidia-гийн хувьд одоо сонирм биш болоод ирж байгаа юм болов. Тэнгүүтлээ AI экосистемийг ингээд унахгүй санхүүжилтийн хувьд одоо дэмжлэг үзүүлэх чиглэлээр одоо иймэрхүү одоо үйлдэлүүдийг аваа явж байгаа юм болов гэж харсан. Тэгээд 500 тэрбумынхаа ойролцоогоор нэг 125 тэрбумыг нь Nvidia гарах гэж байгаа гэсэн одоо шинжилгээний хамгаалал хэсэгчилж гаргах гэж байгаа юм байна зөв. Аха. Одоо нөгөө том банкуд нь BlackRock, Blackstone зэрэг одоо Америкийн томоохон өргөн бодлогын банкуд байсан. Сүүлийн нэг жил гарангийн хугацаанд нэг компани хувьцаа амар өндөр хувийн өсөлтийг үзүүлсэн тийм. Тэгээ Америкийн засгийн газар тухайн компани 10 орчим хувийг эзэмших талаар мэдээлэл гарсан. За тэгээд энэ компани бол нөгөө Intel гэдэг компани байгаа. За 1990-2000 оны ихэнх үед бол яг энэ чипний зах зээл дээр бол монополчлсон. Ер нь нэлээд том тоглогч байсан. Тэгээ улмаар 2010 оноос хойшоо ер нь бол хувьцааны анш уналттай байж байгаад сүүлийн нэг жил гарангийн хугацаанд бол хувьцааны анш бол өндөр хувиар өссөн байна. Intel компани хувьд ч гэсэн нэмэлтээр нэг 15 тэрбум $, тийм хувьцааны санхүүжилт босгохоор ярилцж байгаа юм байна. Тэгээд аль хэдийн одоо нэг урьдчилсан захиалга дээр бол нэг 100 тэрбум $, давцсан. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын эрэлт нэг талаас айгүй өндөр байна. Нөгөө талаас бас яг AI тэтгэж байгаа ирээдүйд нэтгэж байгаа хандлага бол бас нэлээд өндөр байна гэж бол миний хувьд харж байна тийм. За Intel-ийн хувьцаанд одоо хөрөнгө оруулах нь бусад томоохон чип үйлдвэрлэгч компаниудтай харьцуулахад эрсдэлтэй байгаа юм болов уу гэж харсан. Яагаад вэ гэхээр Intel-ийн хувьд тухайн 15 тэрбум яг энэ шинэ бизнес одоо сегмент үүсгэж одоо бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийх гэж одоо зарцуулна. Мөн дээрээс нь компанийнхаа өдөртмийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоод ашиглана гэсэн юмсан. Харин TSMC-тэй харьцуулаад хатах юм бол TSMC-гийн хувьд 7 сарын одоо санхүүгийн үзүүлэлт маш өндөр гарсан юмсан тийм. TSMC-гийн хувьд хөрөнгө оруулалтын зардлаа одоо 54 тэрбумаас 64 болгож өсгсөн. Тухайн компанийн хувьд одоо бүтээгдэхүүнийх нь эрэлтэн зах зээл дээр маш өндөр байгаа. Харин Intel-ийн хувьд болохоор ирээдүйд эрэлтийг одоо бий болгох гэж одоо хөгжүүлэлт хийхэд маш их хэмжээний санхүүжилтийг босгож байгаа. Тийм болохоор TSMC-тэй харьцуулахад Intel-ийн хувьцаанд хөрөнгө оруулах нь одоо жоохон эрсдэлтэй байгаа юм болов уу гэж харсан. Үнэлгээний хувьд ч гэсэн харьцангуй өндөр түвшинд байгаа тийм. Яг гоо нэг тал нь нөгөө засгийн газрын хувь эзэмшил байгаа гэдэг утгаараа. За тэгвэл одоо яг хөрөнгө оруулагчид анхаарах мэдээ гэвэл маргааш буюу 8 сарын 12-нд Америкийн нэгдсэн улсын инфляцийн мэдээ гарна. За инфляцийн мэдээ өнгөрсөн сараас өөрчлөлтгүй мөн жилийн дүнгээрээ бас бууралттай гарвал бодлогын хүү одоо өсөхгүй байх магадлал бүр илүү нэмэгдэн. За улмаар энгийн зах зээл дахин одоо индексүүд бол шинэ дээд ханшуудаа шинжлэх боломжтой гэж харж байна. За эсвэргээрээ өнгөрсөн сараас инфляц өссөн, за жилийн дүнгээр өсөлттэй ер нь өндөр гарчвал өргөгийн зах зээл бол яг маргаашийн одоо инфляцийн тайлан мэдээгээр бол уналт орж ирэх боломжтой гэж харж байна. За мөн дээрээс нь яг манай компани зүгээс харилцагч нартаа санал болгосон Supermicro буюу SMCI гэдэг компани тайлангаа танилцуулж байгаа маргааш өнөөдөр. За тэгэхээр тухайн компанийн хувьд бол яг өнгөрсөн жилийн мөн үетэйгээ харьцуулахад бол ашигт ажиллагаа нь 2 дахин нэмэгдсэн. За мөн яг баталгаатай хийсэн одоо захиалгат гэрээний дүн бол түүхэн дээд түвшинд өрөө 60 тэрбум $-д хүрсэн байгаа. За тэгээд өнгөрсөн улиралд бол нэг 7 орчим тэрбум $-ийн өртөө гэж хэлсэн. Энэ улирлын тайлангаар бол тэр өрөө хэрхэн менеж хийж байгаа юм. За мөн ирэх улирлууд бас ямархуу хэмжээний одоо өртөө ажиллах уу, за ямархуу хэмжээний орлого олох уу, ашигт ажиллагаа нь бас яаж нэмэгдэх үү гэдг нь шинжээчдийн хувьд бол одоо аюу тум хүлээлт үүсгэж байгаа. Тэгээд шинжээчдийн хүлээлтийг давсан тайлан танилцуул одоо SMCI компани бол богино хугацаанд хамгийн багадаа нэг 10% орчим 10-аас дээш хувиар өсөх боломжтой
тийм дүр зураг бол бас ажиглагдж байгаа. За тэгээд 8 сарын 12-нд гарах инфляцийн мэдэн дээр суйрлаад 9 сард Америкийн төв банк хуралдан за тэрхүү хурлаараа бас ямархуу одоо бодлого ямархуу шийдвэр гаргах уу гэдэг нь бол ерөнхийдөө 8 сарын 12-ны инфляцийн мэдээгээр бол нэлээд тодорхой болчих байх гэсэн хүлээлттэй байна. За өнгөрсөн 7 хоногт нөгөө хөдөлмөрийн зах зээлийн мэдээ сул гарсны дараа ирэх сард одоо бодлогын хөвгийг өсгөх магадлал одоо зах зээлийн судалгаа нэг ойролцоогоор 40%-тай байсан. Тэгсэн чинь яг нөгөө инфляцийн мэдээ ойртох тусам одоо хүмүүс инфляц өндөр гарах хүлээлт өндөр байгаа учраас буцаад бас бодлогын хөв өсгөх магадлал нэмэгдэж байгаа дүрцүүд гэж ажиглагдаж байгаа. Тэгээ магадгүй хөрөнгө оруулагчдаа бас зөвлөхөд богино хугацаанд буюу 7 хоногийн хугацаатай магадгүй өнгөрсөн 7 хоногт хувьцаанд хөрөнгө оруулсан байвал тэгээ маргааш гарах мэдээнээс бас эрсдлээ хамгаалаад тодорхой хэмжээний хувьцаануудаа зарах тийм тохиромжтой бас цаг үе байж магадгүй гэж зөвлөж байна. За энэ удаагийн дугаар маань энэ үрээд өндөрлж байна. За эх 7 хоногийнхаа маркет апдейтаар уулзцаая.